За самцоннаас удаа тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яах вэ гэхээр USDT крипто авах зааврын тухай ярилцаад үзье. USDT криптог ер нь яах гэж авах вэ те? Бас нэг тийм асуулт байж болох юм. Учир нь юунд байгаа гэхээр манай Tiger Trade платформ те манай энэ сургалтын дээр үздэг. За сургалтын дараа та бүгдийн ярилцаа хийх платформ маань өөрөө бол Tiger Trade платформ байгаа даа байхгүй юу? Тийм учраас ухаан Tiger Trade платформ маань өөрөө хэлбэртэй зүйл. Тэгээ бүгдэн дээр нь бол төлбөртэй зүйл биш тийм ээ. За хэдүүлээ харъя. Хамгийн нэгдүгээрт tiger.com руу ороод те одоо энэ дээр байгаа Tiger вебсайт руу ороо харах юм бол Tiger Windows, Tiger Mac гэж байгаа. За тэгэл янз янзын юмнууд те Tiger Web Terminal гэж бас байна. Саяхан байгаагүй зүйл. Тэгэхээр хэдүүлээ хамгийн түрүүнд энэ тухай ярилцаад үзье. Миний зөвлөж байгаагаар бол та бүгд маань Windows-тэй байвал ер нь их зүгээр. Хэрвээ та Mac-тай Windows хэрвээ танд байхгүй байгаа бол тэгвэл Mac дээр давхар Windows систем суулгаж иж тэр Windows систем дээр Tiger Trade платформыг ашиглавал зүгээр байгаа шүү, окей. Mac дээр яаж Windows суулгах тал дээр бид нар энэ ч тийм заавар өгөхгүй яагаад гэхээр энэ бол нэлийн том сэдв. Энэ зүйлийг та YouTube хуудаснаас үзээд зааврын дагуу хийчих болно. Аль эсвэл Mac дээр Windows систем суулгах чадвартай хүмүүс төр очиод тодорхой хэмжээний жижиг хэлбэрийн төлбөрийг төлөөд тэгээд Windows системээ ер нь суулгах хэрэгтэй. Яагаад би тэгж хэлээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө гайс ингэж байгаа. Tiger Mac дээр бол зөвхөн арилжаа хийх боломжтой, live арилжаа хийх боломжтой. Tiger Windows дээр одоо энэ хоёрын ялгаа нь юу вэ? Тэр Tiger Windows дээр болохоор лиценз рүү хэдүүлээ ороод үзэх юм бол одоо энэ Windows Price гэдэг зэс рүү орж үзээд тэгээд энэ ч байгаа зүйлийн тухай хэдүүлээ харах юм бол те нэгдүгээрт крипто лицензийг хэдүүлээ үнэгүй ашиглаж болдог. Энэ бол яг уу live арилжаа те крипто live арилжаа. Энийг бол Mac дээр ч гэсэн үнэгүй ашиглаад явж болж байгаа. Хэрвээ та арилжаа хийх гэж байгаа бол за бидний сургалтын хүрээнд энэ зүйл хэрэгтэй байхгүй history player. Live арилжаатай бол ерөөсөө хамааралгүй зүйл. Тэгээд энэний төлбөр нь болохоор ингээ $25, сарын $25. Гэхдээ манай CVP промо кодыг хэрвээ та ашиглах юм бол CVP нэртэй промо кодыг хэрвээ та ашиглах юм бол энэ нь $25 биш 20% хөнгөлөгдөд явчихна гэсэн үг. Хэдүүл одоо тоодод үзье л да те $25-ыг хуваах нь 100 үрчим 20 $5 хэмнэлт орж иж байгаа. Тэгэхээр та хэдийн хувьд бол энэ бол $25 лиценз биш, $20 лиценз гэсэн үг, окей? Тэгэхээр манай сургалт хэрвээ 3 сар явагдаж байгаа бол танд 20 40 60 те $60 хэрэгтэй гэсэн үг. За яг хөө комиссны одоо төлбөр мөлбөргээд 60 биш нэг 65% авчихгүй юу? Нэг мөрсөн те $65 авцсан байхад бол 3 сарын хугацаанд бол танд хангалттай хүрнэ. Тэгэхээр нэг тим юм байгаа шүү, окей? Тэр промо кодыг хаанаас олох вэ тухай хэдүүл ярилцаад үзье. Манай вебсайт руу ороод хамтрагч руу ороод хамтрагч дундаас энэ Tiger Trade платформ гэж байгаа. Tiger Trade платформ руу ороо харах юм бол тийм энд бол бүх зааврууд нь байгаа. Тийм ер нь Tiger Trade өөрөө гэж юу вэ? За нэг удаагийн промо код гэдэг тийм. За дээрээс нь бас миний хийх зүйл юу байгаа вэ гэхээр энэ промо кодыг сар болгон ашиглаж болно. Уулд нь бол одоо тухайн энэ газраас хэдүүлээ худалдаа авалт хийх юм бол нэг л удаагийн ашиглалттай байдгийн уул нь тийм CVP гэдэг промо код нь нэг л удаа ажилтдаг байгаа. Гэхдээ хэдүүлээ яаж болох вэ гэхээр ардаа миний сургалт руу ороод тэгээ харах юм бол энд нэг удаагийн имэйл гэсэн юм товчлуур байгаа. Энэ нэг удаагийн имэйл дээр ороо харах юм бол нэг удаагийн төр зүрийн имэйлийг хэдэн ч удаа хийж болдог байгаа. Тэгэхээр та 3 сарын сургалтанд байна уу, үгүй нүү, эсвэл ер нь цаашдаа Tiger Trade платформыг ашиглаад лицензийг нь худалдаж авах сонирхолтой байгаа бол зүгээр л нэг удаагийн имэйл нээгээд одоо жишээлбэл ингээд энэ имэйл нэгтсэн биз дээ. Нэг удаагийнхаа имэйлийг авлаа. Тэ Tiger дээр логин хийхдээ регистр хийх хэрэгтэй. Sign up ордоо. Тэгээ sign up хийхдээ дандаа шинэ имэйл дээр ингээд sign up хийгээд яваад гэнэ шүү дээ. Шинэ имэйл дээр sign up хийгээд энэ дээр agree гэж товчлуурыг дараад энэ success гэж орж ирж байгаа. Тэгээ нөгөө нэг хуучин орж ирж исэн одоо энэ temp mail байна шүү дээ. Энэ уулж авсан энэ mail рүү ороо харах юм бол энэ дээр яасан бэ? Tiger-аас mail ирсэн байна шүү дээ. Tiger-аас mail ирсэн энэ юу хэдүүлээ шалгаад үзье. За харж байна те таны логин, таны пассворд гэдэг. Тэгэхээр энэ зүйлийг те энэ одоо нэг юм аргыг гэх юм уу те хэдэн ч удаа ашиглаж болно, сар болгон ашиглаж болно. Тэгээ сар болгон манай CVP промо кодыг ашиглаж болно гэсэн үг 20% хөнгөлөлттэй. Тэгэхээр энэ пассвордыг ашиглаад та орё те. За хэдүүл ороод үзье. Энийг орлоо. Иш оруулсан.
Энийг хууллаа, иш оруулаа. За trust this device энийг хідүүлээд дарчуулах зүгээр. За ингээд хэдүүл ороод үзье тийм. Тэгээ дээрээс нь хадгалаад авчихгүй дээ. За ингээд ороод ирэхээр танд юу харагдах вэ гэхээр ардаа нөгөө л нэг бүх зүйл харагдана. Тэгээд та price рүүгээ ороод харах юм бол price цэснээсээ энэ зүйлийг та худалдаж авах боломжтой болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр за зүйлээ buy now гэж дараад үзье. Buy now гэж дараад энэ ч нэ CVP promo code-ыг ашиглана гэсэн үг. За хэдүүлээ даръя. CVP promo code apply. За ингээд ороод ирэхээр ингээд хөнгөлт ороод ирчихэж байгаа харж байна уу? Яг иймэрхүү байдлаар найзуудаа, яг иймэрхүү байдлаар та энэ дундаас энэ Tiger Trade платформын лицензүүдээс сонгохдоо хэрвээ крипто дээр ярилцаа хийх гэж байгаа бол би бол крипто дээр та хэдэг ярилцаа хийгээсэй гэж ерөөхдөө зөвлөж байгаа шүү, окей? Крипто дээр ерөөхдөө бүхэл төрлийн зүйл хийж болно. Энэ зүйл мань болохоор centralized market те. Centralized market гэдэг нь юу гэсэн үг вэ? Futures ярилцаа хийх гэж байгаа бол те. GC гэдэг official gold дээр та ярилцаа хийх гэж байгаа бол аль эсвэл Nasdaq те. NQ гэдэг ticker дээр те official ticker дээр хэрвээ та ярилцаа хийх гэж байгаа бол эсвэл CL гэдэг oil те. Oil дээр та official-оор ярилцаа хийх гэж байгаа бол энэ бол full лиценз авах худалдаж авах хэрэгтэй. Энэ зүйл маань нэлээд жоох үнэтэй. Тэ 3 сарын 12 сарын. Гэхдээ энэ зүйлийг хэрвээ та худалдаж авах гэж байгаа бол нөгөө л нэг промо кодыг ашиглаж болно гэсэн үг. Ийшээ buy now руу ороод яг л нөгөө л нэгтэй CVP кодоо ийшээ оруулах юм бол $579 20% хөнгөлөлт идэх чинь бас нэлээд хөөрхөн орж ирж штэ. Тэгэхээр энийг бол та ашиглаж болно шүү, окей? Гэхдээ миний зөвлөж байгаагаар бол штэ. Би бол centralized market дээр сүүлийн үеэрээс арилж хийхгүй байгаа. Би бол зөвхөн крипто дээр арилж хийж байгаа. Ямар ч ялгаа байхгүй guys. Одоо та манай сайт руу ороод индикатор авах одоо тэ индикатор үнгүй авах зэс рүү ороо харах юм бол Tiger Trade платформын тухай бүхэл мэдээлэлүүд нь байгаа. Нэгдүгээр тардаа энэ дээр гой зүйлүүдийн хэмжээнд юу байгаа вэ гэхээр 30% commission cashbackтэй гэж бодчих. Tiger Trade платформ нь өөрөө биднэрт тийм боломж олгож шít. Хэрвээ та арилжаа хийгээд $100 commission төлчихөж байгаа бол $30 commission-ыг та зүгээр л cashback-ээр авчиж байгаа байхгүй нэг ёсны. Ойлгож байна уу? Арилжаа хийхдээ арилжаа болгон дээр угаасаа commission төлдөг бид нэр арилжаа хийж байгаа гэдэг утгаараа. Тэгээ тэр commission-ийнх нь 30%-ийг нь та cashback хийж байгаа байхгүй. Түүнээс гадна хардаа Tiger Trade платформ дээр та арилжаа хийх гэж байгаа бол нөгөө л нэг хардаа Golden дээр арилжаа хийж болно. Golden дээр арилжаа хийх гэж байгаа бол House USDT гэдэг ticker дээр та арилжаа хийж болно. S&P дээр арилжаа хийх гэж байгаа бол SPY USDT гэдэг ticker дээр арилжаа хийж болно. За oil дээр арилжаа хийх гэж байгаа бол CL USDT гэдэг ticker байдаг. Энэ дээр арилжаа хийж болно. Ерөнхийдөө хардаа сүүлийн үед одоо крипто дээр арилжаа хийх. За тэгээд энэ forex broker дээр те эсвэл одоо official broker дээр арилжаа хийх хоёр ямар ч бараг ялгаагүй. Дээрээс нь Tiger одоо платформ маань юм 30% commission биднэрт өгж байна. Миний бодлоор яах гэж одоо centralized market дээр яах гэж forex дээр арилжаа хийх юм бэ? Бэлэн крипто брокерууд байна. Бэлэн cashbackтэй крипто брокерууд зөндөө байна. Дээрээс нарда одоо тухайн энэ Tiger Trade платформ дээр та үнгүй ашиглаж болно гэж бодлоо. Ямар ч платформын fee хэлэхгүй шүү дээ. Яг тэгэхээр одоо ихэнх платформуд дандаа fee авдаг. Мэдээж TradingView хэдүүл аваад үзсэн юм бол одоо TradingView платформыг ашиглая гэх юм бол TradingView дээр мэдээж хэдүүлээ үнгүй энэ платформыг үнгүй ашиглаж болно л доо. Гэхдээ энэ дээр хизээж хэдүүлээ order flow, volume trade те кластеруудыг харах боломжгүй байхгүй. Энэ зүйл чи ерөөсөө зүгээр л юм candle биднэрт харуулдаг. Тэгэхээр хэрвээ та volume trade хийх гэж байгаа бол хамгийн сайхан арга юу вэ гэхээр Tiger дээр те бидний рефералаар дамжуулаад те одоо энэ рефералаар дамжуулаад Tiger дээр өөрийн гэсэн бүртгэлээ нээгээд за тэгээд энэ зааврын дагуу те KYC-г эхлээд хийгээд за тэгээд API гэдэг зүйлийг ашиглаад API нь бас үнгүй. Тэгэл депозит хийгээд арилжаа хийхэд бол ямар ч хамаагүй ticker дээр бол арилжаа хийж болдог байна. За тэгээд мэдээж те энэ крипто лицензийг ингэж үнгүүгээр хэрвээ арилжаа хийх сонирхолтой байгаа бол те хэрвээ үнгүй арилжаа хийе гэж байгаа бол referral link-ээр бол заавал төлөх хэрэгтэй байд юм шүү. Энэ зүйлийг бол би бол бас өөрөө мэдээгүй. Гэхдээ заавал одоо надаас те одоо энэ CVP community-гээс өгсөн referral link-ээр бүртгүүлээд тэгээд энэ referral link-ээр хийсэн бүртгэлийнхаа имэйлийг буюу пассвордыг ашиглаад Tiger Trade платформ дээр үнгүй арилжаа хийж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг анзаараарай. Хэрвээ та крипто дээр Tiger-ийн платформыг ашиглаж үнгүй арилжаа хийх сонирхолтой байгаа бол тэгвэл referral link-ээр ороод бүртгэлээ хийгээд энэ чи бүртгэл хийсэн имэйл пассвордаараа Tiger Trade платформ руу орох юм байгаа шүү, окей? За, сургалтын хүрээнд guys би яагаад Windows зүгээр бэ гэж хэлсэн бэ? Mac дээр болохоор энэ history player гэдэг зүйл байдаггүй юм билээ шүү.
бидний сургалтын хүрээнд бол энэ заавал энэ history player гэдэг зүйл хэрэгтэй. Ерөнхийдөө цаашдаа та хэд маань сургалтаа төгсөөд сургалтын дараа шууд мэдээж лайв арилжаар бол хориотой зүйл. Сургалтын хүрээнд мэдэж авсан мэдлэгээ та эхлээд демо арилжаан дээр history player дээр шатжиж лайв арилжаар орохгүй мэдээж бүтэхгүй. Энэ бол 100% баталгаатай байдаг шүү guys. Сургалтаа төгсөөд шууд арилжаач юм болчихлоо гэж бодож байгаа бол энэ бол үлгэрийн зүйл. Тэгэхээр сургалтын дээр мэдэж авсан мэдлэгээ та эхлээд энэ history player буюу виртуал дансан дээр демо дээр эхлээд шатгаад үнэхээр манай арилжааны арга барил ажилтг баталгааг аваад мэдээж дээрээс нь та өөрөө арилжаач хүн муу юм байна те би бол арилж хиймэр байна гэдэг баталгааг авсныхаа дараа мэдээж лайв арилжаад хийх хэрэгтэй те. Тийм учраас history player бол таны хувьд энэ шаардлагатай зүйл. Тэгээд хэрвээ танд Mac гэдэг компьютер байдаг бол тийм Mac-ийн системтэй компьютер байгаа бол яг аргагүй та Mac дээр заавал Windows суулгаж ийж Windows дээр энэ history player гэдэг зүйлийг ашиглахгүй болохгүй болчиход байгаа шүү, окей. За тэгэхээр хэдүүлээ энэ зүйлийн тухай ярилцсны дараа хэдүүлээ одоо сургалтын хүрээнд хэрэгтэй зүйлийн тухай ярилцаад үзье те. Сургалтын хүрээнд танд энэ history player-ийн $25 лиценз хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ тоолоод үзэхэд 65 USDT танд хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ 65 USDT-ийг яаж худалдаж авах талаар хэдүүлээ дэлгэрэнгүй одоо ярилцаад үзье. Тэгэхээр ардаа guys ийм байгаа шүү. USDT крипто авахын тулд хамгийн түрүүнд миний санал болгож байгаа юу вэ гэхээр P2P бол сүүлийн үед нэлээд аюултай болоод байгаа. P2P-гээр би тайдик крипто аваасаа гэж ерөнхийдөө зөвлөхгүй нь яагаад гэхээр хар мөнгөнүүд орж ирж байгаа, хар мөнгө ороод ирж байгаа тохиолдолд те ямар нэгэн угаалгын хар мөнгө ороод ирж байгаа тохиолдолд таны өөрийн чинь хаан банк ч юм уу эсвэл голомт банк те хаанаас худалдаж авсан тэр банкуудын чинь аккаунтууд блоклогдоод байгаа шүү. Тийм учраас би бол тайдик P2P-гээс худалдаа авалт хийгээсэй гэж зөвлөхгүй байна. Түүний оронд хардаа CoinHub гэдэг Монгол бирж байгаа. Албан ёсны Монгол бирж эндээс юу н худалдаа авалт хийвэл зүгээр. Би бол энэ зүйлийг тэгж зөвлөж байна. Тэгэхээр хэдүүлээ official CoinHub-ийн сайт руу ороод үзье. Эндээсээ шууд бүртгүүлэх гэж ороод тэгээ бүртгэлээ нээчих хэвээр. Энэ бүртгэлийг бол та хэд өөрсдөө хийгээрэй. Энэ дээр бол би яг дэлгэрэнгүй заавар танд хэлж өгөхгүй. Яг тэгэхээр би өөрөө гэсэн аль хэзээний өөрийн гэсэн бүртгэлтэй учраас 2 удаа бүртгэл хийх боломжгүй. Тийм учраас утасныхаа дугаарыг ийш оруулаад нууц зүг пассворд энтри бүгдийг зохиогоод энэ товчлуурыг дараад тэгээд бүртгэлээ хийчих заяа. Бүртгэлээ хийснийхаа дараа та хэд яах ёстой вэ гэхээр одоо нөгөө e-Mongolia байдаг да тий e-Mongolia. E-Mongolia-гоор дамжуулаад бүртгэлээ хийчих болно. E-Mongolia эсвэл одоо DNA гэж байдаг шүү дээ. Одоо манай Монголд байдаг тий DNA систем. Эсвэл одоо тоон гарын үсэг гэж байгаад байгаа шүү дээ тий тоон гарын үсэг. Тоон гарын үсэг. Алингээр нь ч та бүртгүүлж болно. Аль нь танд дэвтэйхэн бэ тэрүүгээр л бүртгэлээ хийчих заяа. Ерөнхийдөө бол ингэж крипто та худалдаж авах юм бол энэ бол айгүй найдвартай. Яагаад тэгэхээр та өөрийн гэсэн e-Mongolia-гоор орж ийн. Тэгээ биржээс албан ёсоор худалдаж авч байгаа учраас ямар ч тийм хар мөнгө танд орж ирэхгүй. Тийм учраас энэ бирж дээр бүртгэлээ хийчих. Тэгээд эндээс яаж худалдаж авах талаар зааврыг би танд яг одоо хэлээд өгч байна. За бүртгэлээ хийсний дараа танд ийм цонх гарч ирнэ. Тэгээд та харж байгаа бол би өөрийнхөө бүртгэлээр бол аль хэзээ орцсон байна. Эндээс юу хэрэгтэй вэ гэхээр guys ингэмээр байна. Энэ товчлуурын дээр өөрийнхөө энэ товчлуурын дээр дараад KYC гэдэг зүйлийг бол заавал та хэд хийцэн байх хэрэгтэй. KYC гэдэг зүйл маань юу вэ гэхээр яг e-Mongolia тэ DNA ч юм уу тоон гарын үсгээр хэрвээ та бүртгэлээ хийцэн байх юм бол ерөөхдөө тийм асуудал гарч ирэхгүй. Хэрвээ гарч ирэх юм бол энэ дээр бол KYC гэдэг зүйл маань юу вэ гэхээр та өөрийнхөө иргэний үнэлгийнхаа зургийг ийш нь оруулаад иргэний үнэмлэхтэйгээ хамт ахуулсан селфи зургийг бас ийш оруулдаг байгаа шүү, окей? CoinHub биржийг ашиглахын тулд заавал KYC гэдэг зүйлийг хийх ёстой байдаг. Тэгэхээр та энэ товчлуурын дээр дараад тэндээс шаардлагатай бүх зүйлүүдийг хийчих заяа. Түүний дараа хитвч рүүгээ орё, тий? Хитвч рүүгээ ороо харах юм бол таны хитвч чинь бол харагдана. Хэрвээ та харж байгаа бол би бол тий CoinHub бирж дээр 2 сая төгрөг оруулсан байна. За тэгээд 544 USDT крипто гаргасан байна. Дахиад 2 сая оруулсан. Дахиад 540-ыг гаргасан. Ингээд зөндөө янз бүрийн гүйлгэнүүд бол байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бол та энэ түүхээс бол харж болно. Одоохондоо хэрвээ таны хувьд шинэ аккаунт байгаа бол энэ дээр мэдээж юуш харагдахгүй. Яах ёстой вэ гэхээр хэдүүлээ $65-ийнхоо тэ 65 USDT авах хэрэгтэй гэдэг хэдүүлээ сая тоолоод үзсэн тэ 65 USDT танд хэрэгтэй юм байна. Сургалтанд хамтын тул. Тэгэхээр орлого гэдэг дээр дараад төгрөгийн орлого гэдэг зүйлийг дарах хэрэгтэй. За төгрөгийн орлого гэдэг зүйл рүү дараад ирэхээр мэдээж эндээ бол хардаа тухайн энэ данс руу тэ CoinHub гэсэн дансны нэрлүү тим гүйлгэний утга нэртэй мөнгө шилжүүлээрэй гэсэн юм заавар байгаа байхгүй окей.
Тэгэхээр ийшнээ та хідэн төгрөг оруулах вэ гэдэг зүйлийг хэдүүлээ тоодод үзье те. Энэ зүйлийг те хідэн мянган төгрөг ийш оруулах ёстойг яаж мэдэх ёстой гэхээр хэдүүлээ арилжаа гэдэг зүйл рүү ийшээ энэ товчлол руу дараад үзье. Тэгээ яг одоо байгаа ханшийн зүрх хэдүүлээ харъя те. Яг одоо байгаа ханшийг хэдүүлээ харах юм бол за энэ ямар эвгүй харагддаг юм бэ за ээж. За энэ ядаж 4 цаг дээр хэдүүлээ тавьчих те. За яг одоогийн байдлаар те CoinHub бирж дээр USDT MNT хоёрын хоорондох юм худалдаа явагдаж байна. Тэгэхээр та яах гэж MNT төгрөгөөр та USDT худалдаж авах гэж байгаа те. Тэгэхээр та яг одоо байгаа ханшийг харах хэрэгтэй гэсэн. Яг одоогийн байгаа ханш 3632. Тэгэхээр ерөөсөө хэдүүлээ тоолоод үзчих хэрэгтэй юм байна шүү дээ. За хэдүүлээ $65 худалдаж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ ч байгаа үйлцнийг харах юм бол те 3658-аар бид нэр энэ $2000 тэгээ 2000 USDT худалдаж авах боломжтой байгаа байхгүй. Хамгийн ойр хавийн худалдан зарагч те хамгийн ойр хавийн худалдан зарагч биднэрт 3658-аар зарах боломжтой юм байна. Тэгэхээр хэдүүлээ хараа 65-ыг үржин 3658-аар худалдаж авлаа гэх юм бол хэдэн мянган төгрөг хэрэгтэй вэ гэдгийг мэдж авах боломжтой те. Тэгэхээр та хитвчрүүгээ 237,770 төгрөг хийчих юм бол ойр хавийн худалдан зарагчаас USDT худалдаад авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та яг худалдаж авж байгаа тэр цаг үеийнхаа юу хараарай зав. Ханшийг хараарай. Окей. За хэдүүлээ хитвчрүүгээ ороод үзье. Орлого гэж дараад, төргийн орлого гэж дараад харах юм бол те Фан банк гэвэл энэ байна. Голомт банк гэвэл арай жоохон өөр дансны дугаар орж ирнэ. За тэгээд одоо юу байдгийг те 9 шидийн янз янзын банкуд байна те. Тэгэхээр би яг үе шинэ хідэн туршилтын хідэн 20 USDT ийш оруулаад тэгээд үржлийг би танд үзүүлье. За guys би яг одоо энэ хитвчрүү $20 хийчихье те. Нэг сарын төлбөрийг нэг сарын history player-ийн төлбөр $20 байсан бол би энэ $20 яг одоо энэ хитвчрүү шилжүүлээд тэгээд хэдүүлээ юу болохыг харъя те. За найзуудаа нэг чухал зүйлийн хэмжээнд би сая CoinHub руу MNT орлого явуулсан. Тэгсэн чинь миний MNT орлого ороогүй. Яагаад вэ гэхээр би support loan бичиж асуусан. Яагаад тэгэхээр би өөрийнхөө банкныхаа дансыг холбоогүй байсан байна. Энэ зүйл маань дөнгөж сая шинээр орж ирсэн. Урд нь бол ерөөсөө тийм зүйл байгаагүй. Зөвхөн холбосон данснасаа MNT орлого буюу зарлага хийж болдго юм. Тэгэхээр ийшний ороод те тохиргоо руу ийшээ ороод тохиргоо гэдэг зэс рүү ороод энд банкны данс холбох гэдэг зүйлийг заавал хийж иж за CoinHub бирж маань таны төргийн орлогыг бол авч болдго юм байна. Trade Sigmen гэдэг бас бирж байдаг. Тухайн бирж маань бас л адилхан ажилладаг. Заавал өөрийнхөө дансыг одоо голомж ч юм уу хам банкныхаа дансыг холбож байж ерөнхийдөө тухайн биржүүдийг бол ашиглаж болдго юм шүү. Тэгэхээр энэ зүйлийг заавал хийгээрэй. За тэгэхээр миний орлого маань дөнгөж сая орлоо ерөөсөө баг нэг минутын дотор орж ирсэн үгүй маш хурдан орж ирлээ. Хэдүүлээ одоо яах вэ? Арилжаа гэдэг зэс рүү ороод би бол хувьдаа $25 те 25 USDT бол худалдаж авах ёстой. Тэр хэдүүлээ яах ёстой гэхээр лимитээсээ те маркет руу шилжээд тэгээ маркет дээр яг одоо таны хитвчдэр боломжтой мөнгө харагдаж байна те. Би бол жишээл 95,000 төгрөгийн орлого хийсэн. Эндээсээ би одоо крипто худалдаж авах чаа. Тэгэхээр би надад байгаа бүх мөнгөөрөө тий бүх төгрөгөөрөө худалдаа авалт хийя. За хитвч рүү ороод үзье. Fiat spot руу ороод үзье. Fiat нийт үлдэгдэл яг Fiat spot руу ороод бидний худалдаж авсан крипто маань энэ дотор байгаа. За энэ дотор хэдүүлээ USDT-г бичээд оруулах юм бол энэ тарж гэнэ үү тий 25.9 гэдэг яг миний зардаг хийсэн төгрөг маань ингээ огцсон байна. За тэгэхээр хэдүүлээ яг одоо яах ёстой вэ гэхээр энэ $25-ороо би за нэг сарын history player-ыг худалдаад авчи те яг одоо та эдийн нүдэн дээр энэ бүх зүйлийг хийчээ. Би энийг хийгээд үзүүлчих юм бол та эдийн хувьд ямар нэгэн чадахгүй байна ч юм уу ямар нэгэн алдаанууд бол гарчихгүй бах те. Тэр хэдүүлээ энэ зүйл хийгээд үзье. Тэхийн тулд хэдүүлээ яах ёстой вэ те зарлага руу ороод крипто зарлага гэж сонгоод за тэ эндээсээ тэ хөрөнгөө сонгоч тэ хамгийн ихэнтэй хэдүүлээ USDT-г гаргах гэдэг байгаа штэ. USDT гэдэг юм тэ USDT гэдэг тедрийг бид дөнгөж цай удаж авсан.
За ямар chain-ээр явах вэ гэхэлэр би бол Web2-ыг бол сонгочмоор байна. Миний хувьд бол энэ бол хамгийн хямдхан commission-тэй сүлжээ. Тийм учраас Web chain-ийг зөв сонгоорой. Тэгээ энэ дээр бол янз янзын юмнууд байгаа. Бид нар бол тухай яг одоо бол бид нар Web2-ыг ашиглаж. За хүлээж авах хаягийг хаанаас авах вэ? Энэ зүйлийг хэдүүлээ яг одоо ярилцаад үзье. Хүлээж авах хаягийг манай вебсайтын министр руу ороод за Tiger вебсайт руу мэдээж орох хэрэгтэй тийм. Tiger вебсайт руу ороод login гэж дараад Windows те биднэрт Windows хэрэгтэй. Windows руу ороод харахаар энэ ч биднэрт нөгөө нэг login password-ууд байгаа даа шүү дээ. Temp mail-ээс авсан login password байгаа. Би энэ зүйлийг ийшээ оруулчих те. Энэ бол миний хувийн. Энэ бол бидний хамт бүтээсэн login password. Энэ password-а мэдээж тавьсан байх ёстой шүү найзуудаа. Окей. За мэдээж trust this device гэдгийг дарчим. За хуучин нөгөө бүтээсэн temp mail руу ороо харах юм бол яах ёстой гэхээр те prices руу ороод за buy now гэж дараад за buy now гэж дарангууд нөгөө нэг лиценз байгаад байгаа шүү дээ. Лицензээ худалдаж авахдаа CVP promo code-ыг ашиглаад apply гэж дараад за $20 болонгууд нь хэдүүлээ buy for $20 гэж дараад за тэнгууд юм coin payments-ийн ийм цонх гарч ирж байгаа тий. Coin payments-ийн цонхон дээр хэдүүлээ яах ёстой вэ? За өөрийнхөө нэрийг оруулчих тий. За би өөрийнхөө нэрийг оруулчих. Имэйлээ биш тий. За яг өөрийнхөө имэйлийг оруулчих баг зүгээр тий. Өөрийнхөө имэйлийг оруулаад би өөрийнхөө имэйлийг иш оруулчих. За өөрийнхөө имэйлийг иш оруулчих. За тэгээ эндээсээ хамгийн гол найзуудаа одоо маш анхааралтай хараарай. Хэдүүлээ энэ Tether гэдэг coin-ыг сонгоно шүү хамгийн нэгдүгээр тий. Tether USD гэсэн байгаа. Эсвэл та ийшээ бичиж болно USDT. За USDT Tether-ыг сонгосныхоо дараа Chain-ээ зөв сонгоорой. Хэдүүлээ CoinHub дээр энэ chain-ээ сонгохдоо Binance Smart Chain BIP20 гэд сонгосон энэ chain. Тэр энэ chain-ээ зөв хийгэрээ. Яг одоо яг энэ бид нар энэ BIP20 гэдэг chain-ыг заавал сонгоод тэгээд complete to check out гэсэн товчлурыг дарах хэрэгтэй. Өөр chain сонгочвоо найзуудаа. Өөр chain TRC за ERC ч юм уу Solmol гэдэг 9 шидийн худлаа 9 шидийн chain-уудыг сонгочвоо. Тэгэхгүй бол таны мөнгө тэгэл өөр тийшээ явчих шүү. Энэ зүйлийг би маш хатуу юм чи хэлээд өнгөрчий. Тэгэхээр BIP20-ыг заавал сонгоод complete to check out гэдгийг дарчих. За ингээд ороод ирэнгүүт ийм цонх гарч ирнэ. Энэ цонхноос та хэд яах ёстой гэхээр одоо энэ адрес үү штэ. Энэ адресыг ийш нь хуулаад копи хийж хуулаад CoinHub руугаа хүлээж авах хаяг гэдэг рүүгээ оруулчих ёстой. За тэгээд хэдийг явуулах ёстой гэхээр мэдээж 20-ыг явуулах ёстой тий бидний нөгөө нэг за хэдийг явуулах ёстой хэдүүлээ эндээс бас яг тодорхой харчи тий. За энд харж гин үү 20.05 гэж штэ. Нөгөө commission төлөх юм байна шүү заяа. Зүгээр 20 биш те 20.05 гэж байгаа. За анзаараарай. Энэ удаа амар зүйлүүдийн нэг. Хэрвээ та 20-ыг явуулчих юм бол тэгэл дутуу очих гэсэн үг. Дутуу очих юм бол тэгэл таны нөгөө $20 чинь будаа болно гэсэн үг. Тэр яг энэ coin payments-ээс явуулсан энэ зүйлийг хараарай. Заавал те 20.05-ыг BIP 20 гэдэг chain-ээр явуулаарай гэсэн юм заавар байгаа байхгүй. Тэгэхээр заавал энийг явуулаарай guys. За ингээд 20.05-ыг хэдүүлээ шууд хуулаад ийшээ биччихье те 20.05-ыг. No Javas. 20.05. За хэдүүлээ дахиад харъя. Энэ дээр гэхдээ айгүй сонин те 20.05 гэж яхад CoinHub дээр хэдүүлээ 0.5 гэж оруулж болохгүй байна те. Би бол энэ дээр 0 гэж бичиж тахад орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсө 20.50 гэдээ явуулах юм байна л да ерөөдөө. За хэдүүлээ харъя те шимтгэл нь болохоор те энэ зүйлийг анзаараарай. Шимтгэлийг нь төлөөд энэ чи 18.5 гэж болохоор байгаа. Тэгэхээр ардаа орчих те хүлээ авах хэмжээ нь энэ чинь 20.05 байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та яах ёстой гэхээр нөгөө нэг комиссныхоо $2 төлөөд энэ газар дээр 20.05 болж иж хай өргөжлүүлэх гэдэг цонхыг дараарай. Тэгэхээр энэ ч байгаа энэ 20.05 нь за coin payments-ээс хийж өгöd байгаа.
20.5-тай яг адилхан байх ёстой шүү найдуудаа. За тэгээ дээрэс нь бас энийг хараарай. Энд чи цаг хугацаа байна шүү дээ. 2 цаг 57 минутын дотор явуулахгүй бол тухайн энэ invoice маань өгчихнө гэсэн үг тийм. Тэр хараарай 20.5 тийм. За coin hub руу орох юм бол нөгөө нэг 20.5 тийм. За ингэсэн тохиолдолд хэдүүлээ төлбөрөө бол төлж болно. Бүх юм нь яг зөв болчлоо. Бидний үлдэгдэл бол хангалттай хүрж ин тийм. Бид нэр 25.9 USDT бол худалдаж авсан. Тэгэхээр эндээс бид нар 22.5-ыг явуулах гэдэг шүү дээ. За илүү дарлаа. Энэ бүх зүйлийг те бид нэр хүлээж авдаа. Зөв оруулсан те Web20 гэдэг чэйнийг зөв оруулсан. Явуулах дүнг бид нэр зөв оруулсан. Өөрийнхөө хүлээ авах хаягийг бас зөв оруулсан. За яваад. За энэ ч болохоор хараа яг нэг баталгаажуулах юмнууд байгаа. Таны утсан дээр чинь те баталгаажуулах код мод ирлээ янз янзын зүйл болдоо. За та энэ шилжүүлгийг хийх гэж байна гэдэг баталгааг явуулсныхан дараа за coin hub гэдэг бичмэн таны мөнгийг бол явуулчихна гэсэн үг. За хэдүүлээ энэ би энэ зүйлийг хийгээд тэгээд түр хугацааны дараа эргээд ороод ирье. За найдуудаа саяныхаа юмыг би бол явуулчлаа. Юмаа баталгаажуулаад өгчлөө. Хэдүүлээ яг одоо USDT Tether-ийнхаа үлдэгдлийг харах юм бол 3.4 үлдсэн байна те. Тэгэхээр миний мөнгө явцсан байгаа нь тодорхой харагдаж байна. Хэдүүлээ одоо яах ёстой вэ гэхээр нөгөө нэг coin payment-ийн төлбөр төлөх нөх invoice-ийнхаа хуудас руу ороо харах юм бол хэсэг хугацааны дараа энэ маань те энэ хуудас маань өөрчлөгдөөд за таны төлбөр орж ирсэн шүү баяр хүргье гэд мессеж гарч ирэх хэрэгтэй. Хэдүүлээ тэрийг нь хүлээж агаад тэг үргэлжлүүлээ. За найдвараа тэгэхээр 1 минут юм уу те 1-2 минутын дараа тухайн invoice маань өөрчлөгдөөд за баяр хүргье та ингээд төлчлөө гэд ингээд юм мессеж гарч ирж байгаа шүү. Тэгэхээр тухайн энэ цонхыг хаахгүй байжгаад энийг хүлээж агаад дуусгаар нь тухайн энэ туршлуурн дээрээ дараарай заяа. За ингээд боцлоо хэдүүлээ тэр туршлуурыг дарсны дараа ингээд буцаагаад Tiger Trade руугаа ороод ирлээ тий. За энэ бол манай нөгөө нэг удаагийн имэйл маань бол энэ ч байна. За яах ёстой вэ гэхээр тардаа personal license руу ороод за лиценз руугаа ороод ирэхээр биднэрт энэ чинь шууд харагдаж байна те. Player-ийн лицензийг хэдүүлээ худалдаад авчлаа. За active гэж энтэй хэдний хүртэл ажиллах вэ гэхээр за миний хувьд бол энэ 8 сарын 30-ны хүртэл ажиллах юм байна те. Өнөөдөр би 7 сарын 30-нд тухайн бичлэгийг хийж байна 2026 оны. Тэгэхээр ардаа таны password login бэлэн болчлоо. Та одоо сургалтанд хамраг бүрэн бодцоод болчлоо шүү, окей? За крипто төлбөрийг бол тэгж хийдэг юм байгаа шүү, окей guys. Тэгэхээр энэ дээр бол нэг хэд хэдэн асуудал байсныг бол та анзаарсан тий. За мэдээж крипто бирж дээр эхлээд бүртгүүлээд за хаан банкныхаа ч юм уу голомтынхаа ч юм уу одоо ямар байдгийг дансаа холбоод за өөрийнхөө verification KYC-гээ хийгээд тий. За иргэний өмнөх одоо юу гэдэг бүх тэр зургнуудаа явуулаад verification орж ирсний дараа та биржээр дамжуулаад юм худалдаж авах боломжтой болт юм байна. За тэгээд крипто төлбөрөө цаашаа явуулахдаа комиссныхоо төлбөрийг нэлээд сайн бодож тэ тэр хүлээ авах чинь хэдэн доллар хүлээж авах гэдэг юм бэ гэдэг зүйлийг заавал харж иж бүтэн төлбөрийг зөв явуулах хэрэгтэй байд юм байна шүү. За хэрвээ та дутуу явуулчих юм бол мөнгө авчихна гэсэн үг шүү найзуудаа. За ингээд USDT крипто авах зааврыг дуусгачих. За ингээд хэдүүлээ одоо иймэрхүү аргаар те хэрвээ Tiger Trade платформоос ямар нэгэн лиценз худалдаж авч байгаа бол сар болгон CVP промо кодыг ашиглаад 20%-ийнхаа хөнгөлтийг бол байнга эдлээд явах боломжтой байдаг юм байна шүү найзуудаа. Окей. За ингээд тухайн зааврыг дуусгачих нэлээд урт юм боллоо гэхдээ амар мэдэн ягт ингээд тайлбарлаж өглөө. Хаяд маань ямар ч алдаа гаргахгүй гэдгийг бол гэдэгт бол маш их найдаж байна. Хэрвээ ямар нэгэн алдаа гаргаад буруу газарлууга мөнгө явуулсан байх юм бол одоо надаас энэ зүйлийг бол асуугаад хэрэггүй. Tiger Trade-ийн support руу бичээрэй. За би ингээ буруу мөнгө явуулчлаа. Яах вэ? Ийх үү? Эсвэл одоо дутуу 20.5 биш одоо дутуу мөнгө явуулчлаа. Яах вэ? Ийх үү гэдэг энэ support байгаа шүү заяа. Supporting Tiger руу бичээд за ингэжлээ тэгчлээ гэдээ асуудлаа тайлбарлаад явуулаарай, окей?
надаас бол энэ зүйлийг асуугаад хэрэггүй яагаад тэгэхээр би тухайн платформтой ямар нэгэн байдлаар бол холбоотой байдаггүй. Тэр хүмүүсийг бол би мэдэхгүй шүү дээ. Шал өөр хүмүүстэй надтай ерөөсөө холбоогүй хүмүүс. Тийм учраас надаас бол асуугаад ямар ч шаардлага байхгүй шүү надад. За ингээд тухайн зааврыг дуусгая та бүгдтэй амжилт хүсье.